Бид авто соёл хүний амь гэсэн сэдвээр хилцүүлгээ бэлтгэхээр зочтой студид урьж ирлээ. Өнөөдөр манай студид тээврийн цагдаагийн алба зам тээвэр хөгжлийн яам автотээврийн үндэсний төв гээд холбоодог шийдвэр гаргах хүчний байгууллагууд за оюутан залуучууд тээврийн жолооч нарын төлөөлөл мөн одоо автотээврийн ослын улмаас хохирсон иргэдийн төлөөлөлөд хүрэлцэн ирсэн байгаа. За би та бүхэнд хилцүүлэгдэхээс өмнө өнөөдрийн одоо зам тээврийн нөхцөл байдал ямар байгаа талаар тоо баримтыг дэлгэцээс хараад үзүүлье. За нийт 3 сая 119 мянган хүн амтай байна. За жил бүр улсын хэмжээнд 2000 гаруй зам тээврийн ослын гэмтэл хэрэг бүртгэгдэж ослын улмаас 550 орчим хүн нас сурж 1200 орчим хүн хүндөвтөр байдлаар гэмтэж за энэ 13 орчим тэрбум төгрөг 16 орчим тэрбум төгрөг болж нэмэгдсэн гэсэн ийм тон үзүүлэлтийг тээврийн цагдаагийн албанаас бидэнд өгсөн 970 мянга 880 мянга автомашин байна 2018 оны байдлаар байсан. Нийслэл 501 мянга. За баруун гар талдаа хүрдтэй 307 мянга, зүүн гар талдаа хүрдтэй 407 мянга. 38.8 нөгөөх нь 61.2% эзэлж байгаа юм байна. За Монгол улсад 1000 хүнд ногдох зам тээврийн ослын зарим үзүүлэлт гэх юм бол 10 хүн тутмын 3 автомашинтай байна монголчуудын. За 20 хүн тутмын нэг нь зам тээврийн осол одоо өртөж байна гэсэн юм тоо үзүүлэлтийг байж байна. Монгол улсын 100000 хүнд ногдох зам тээврийн ослын зарим үзүүлэлтгээд 1000 хүн тутмын нэг нь зам тээврийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж байна. 2000 хүн тутмын нэг нь зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна гэсэн ийм аимшигтай тоо байна. За гэмтэргийн мэдээ гэх юм бол ийм голчлон гэмтсэн хүмүүс гэх юм бол яг ийм сайхан эдэр насны хүмүүс гэмтэж бэртэж байна. За нас урсан хүмүүс гэх юм бол одоо энэ хөхтөр байгаа тавх харж байгаа. Ийм тон үзүүлэлтүүд байна. За ер нь бол тээврийн цагдаагийн албаны орон тоо бол 572 хүн. 2018 онд 3500 орчим. За нэг албан хаагч өдөрт дунджаар 120-аас 150 тээврийн хэрэгсэл жолоочтой хайцдаг гэсэн ийм тон үзүүлэлтүүд байна. За 2018 статистик үзүүлэлт гэх юм бол гэмтсэн хүний тоо ингэж буурсан. За бүртгэгдсэн гэмтэргийн тоо харьцангуй буурсан 19 орчим хувиар. За гэтэл амь насаа алдсан хүмүүсийн тоо бол өссөн юм үзүүлэлт. Хохирсон хүүхдийн тоо бол ийм байна. За ингээ бүгд нь аваад үзэх юм бол ингээд амь нас хохирсон гэж үзэх юм бол нэг том тоо гарч байна л. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр яах вэ гэхээр өнөөдрийн нөхцөлөд бол том үзүүлэлтээр бол ийм байна. Тэр бид өмнө бас ярьж ирсэн. Одоо яах вэ гэж. Сая миний би сар шинийн үеэр ишээ баруун аймагуд дуу зорчоод ирсэн. 3 хоногийн өмнө шөнийн 5-нд гараа явхад Улаанбаатар хотоос Лүн хүртэл наашаага чиглэл нь машинаар холбогдсон байна. Ерөөсөө машинаар холбогдсон. Гэтэл тэр дундуур бол ингээл орж байгаа зам тээврийн осол болсон тохиолдолч гэдэг таарсан тэр тохиолдол. Наашаа ирэхэд бол машин багтаа байсан учраас хурд хэтрүүлээд тэр гэрлээр тоноглолцсон том автомашин, ачааны машин, том автобуснууд ингээд юм байна л. Одоо яах вэ гэдэг зүйлийг хэлүүлээрэй. Яах вэ? Энэ тоог яаж бууруулах вэ? Тээврийн цагдаа албаас. Цагдаагийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг бол хэвлэл мэдээллийн хүнд хамтран нэлээд олон нийтэд бол бас нэлээд сайн түгэж байгаа шүү дээ. Ийм нөхцөл байдал үүсэж байна. Жил болгон 60-аас 70 мянган тээврийн хэрэгсэл орж ирдэг ийм нөхцөл байдалтай байлаа. 2018 онд 100 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Монгол улсад импортоор. Эдгээр тээврийн хэрэгслийн 40-оос 60% нь нийслэлд үлдчихэж байгаа. За тэгээд тав хүний бас нэвтрүүлгээр орж ирсэн нэг судлаач ярихдаа энэ замын нийлүүлэлт автомашины импортоор орж иж байгаа та хоёрын энэ харьцаа алдагдсан байна. Нэгдүгээрт. Тэ? Энэ харьцаа алдагдчихжээ. Яг ч багтгаа байсан. Ийм ярьж. Хоёрдугаарт одоо угаасаа манай жолооч нар одоо бид нар ингээд бас хот төлөвлөлт гэж яриад байгаа шүү дээ. Угаасаа энэ хотын төлөвлөлт чинь ингээд алдагдсан юм байна. Энд дээр ягаад ч ийм машинууд багтахгүй, ийм зам нэмж барих салбаа байхгүй юм болсон ингээд төлөвлөлт гэж яриад байгаа шүү дээ. Гуравдугаар нэг хүчин зүйл нь бид нар юу гэж үзээд байгаа вэхээр жолооч нарын маань өөрсдийн сахилах соёл ухамсарт үйл ажиллагаа. Бас энэ маш их доголдолтой байгааг бид нар бол маш олон төрлийн юмар харуулж чаднаа. Тэгэхээр бид нар яг энэ судалгаан дээр үндэслэгдсэн одоо судалгаан дээр үндэслэж энэ хүмүүсийн амнаас эрүүл мэндийг аврах үйл ажиллагааг явуулаад байгаа. Тэгээ бидний үйл ажиллагаа дандаа харьцуулсан судалгаагаар яваад байгаа шүү дээ. Харьцуулсан. Монгол улсын хүн ам бол байн өсөж байгаа. Тэр нь тодорхой шүү дээ. Тийм ээ. Одоо 3 сая хэдэн зуул болооч болцсон бид нар 2-300-аараа болцсон байгаа. Тэгвэл Улаанбаатар хотын хүн ам жилд 200 одоо юу гэдгийг хэдэн зуун мянгаас нэмэгдэж байгаа лээ. За дээрэс нэмээд тээврийн хэрэгслийн тоо ярьж байна би. 60 мянга орж ирдэг байсан, 55 мянга орж ирдэг байсан тий. Ингээд 77 мянга орж ирдэг. Одоо 100 мянга орчихсон шүү дээ 2018 онд.
100 мянга орчихсон. Ингээ харьцангуй судалгааг үзүүлэлт аваад үсэх юм бол энэ 100 мянган тээврээс орж ирээд энэ дээр тэр 100 мянган тээврээс хөдөлгөөнд оролцоо явуулж байхад энэ зам гэмт хэрэг 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг ямар болох байсан бэ? Тэгвэл цагдаагийн байгууллагын энэ залуучуудын нойр хоолгүй өдөр шөнөгүй зүтгэж байгаагийн үр дүнд амин дээр гэрлэн дохиогоо зогсож байгаагийн үр дүнд бас энэ зам тээврийн ост хэргийг бид нар тодорхой хэмжээнд бариад байна л гэж. Тэгвэл ямар бодлого гарч байгаа? Одоо бид нар маш одоо ингэ автомашин импортлох тал дээр ямар бодлого гарах юм? Энэ тоо яагаад өсөд байгаа юм? Тэгэхээр ерөөсөн тээврийн хэрэгслийн тооны өсөлтийн тал дээр бол нэг татварын бодлого хэрэгтэй байна. Хоёр татварын бодлого байгаа. Нэгдүгээрт нь бол импортын татвар, онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудал. Өнгөрсөн жил нэмэгдүүлэх юм санал тавьсан. За баахан нөгөө жагсаал цуглаан янз бүрийн болоод тэгээд энийг бол тэр нэмэгдүүлэх асуудлаа болоод зогсоосон. Хоёрдугаарт нь бол гадны улсуудын өөрийнх нь практикаас үзэхэд бол ерөөсөө ашиглалтын татварыг нэмэгдүүлэх л асуудал. Өөрөөр хэлбэл нөгөө хуучин автомашин ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх. Тэгээд хуучин автомашин ч өөрөө зардал өндөртэй байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ нөхцөлийг бүрдүүлж энэ ашиглалтын зардлыг татварыг нэмэгдүүлснээр энэ нөгөө дээрээс нэмээд нийтийн тээврийн хэрэгслийг босронгуй болгох, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нөхцөлийг бүрдүүлэх ийм л асуудал байх хэрэгтэй. Сая тэгээд би өөрийн биеэр явсан хүний хувьд юу гэж үзэж байна гэхээр за яг ингээд машины орж ирэх татварын асуудлаар ингээд шийдчих юм биш. Тэгвэл энэ орон нутгийн замд чинь замын тэмдэглэгээ, зам арчилгаа гэдэг юм чинь байхгүй байна. Нүхтэй замаар 60 км явж байна. Тэнд эвдрэлтэй шүү, энд нүх байгаа шүү гэсэн тэмдэглэгээ нэг шиг гэж байна. Тэгээ явж байгаа нөгөө үргэлжлэн цагаан зураас тасархай зураас нь алгуулчихна. Тэг яах вэ? Ийм зам дээр ч одоо тэгээ хүн яаж зорчих юм бэ гэдэг асуудал байна шүү дээ. Тэгээ зам хөдөлгөөний аюулгүй байдалд бол өөрөө хүн тээврийн хэсэл зам гэсэн дөрвөлсөн холбоо бол ихээхэн чухал үүрэгтэй гэж үздэг шүү дээ. Тэгээ та бүхэн хараа одоо нэр энэ бол одоо дархан чиглэлийн автозам. Энэ дархан чиглэлийн автозам бол одоо олон жил яригдж байгаа. Тэгээ энэ дархан чиглэлийн автозамыг эх 4 сарын 15-наас эхлээд нэг чигтээ хоёрыг нээтэй байхаар ийм шинжилтийн ажил хийгдэхээр ажил нь эхлэхэд одоо сонгон шалгаруулалт хийх гэдэг энэ бэлтгэл ажил нь хийгдэж явж байгаа. Энэ онд яг эхлэх үү? Эхлэнэ. 4 сарын 15-наас эхлээд эхлэнэ. Хоёрдугаарт нь бол налахын зам биш үү? Налахын зам бол бас нэг аюултай хэсгүүд ихтэй. Энэ замыг бол бас энэ жил эхлэнэ. Тэгээд энэ жилдээ багтаагаад дуусгах гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байна. Тийм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бол энэ нэгэнт одоо энэ замууд бол өөрөө хамгийн хөгшрөлтэй зам бол 1940 оны зам байна. Энэ замууд нь бол тухайн үеийн нөгөө стандартын шаардлагаар тавигдсан замууд шүү дээ. Тэгэхээр энэ стандарт, энэ шаардлагууд нь бол одоо орчин үеийн техник, технологи, янз бүрийн тээврийн хэрэгслийн өөрийнх нь хэрэгцээнд шаардлага хангахаа болсон. Би энэ Баатархүү инженерээс асууя гэж бодож байна уучлаарай. Одоо энэ Улаанбаатар зам тусрын ажлын ерөнхий инженер. Энэ замын одоо харьцуулга, энэ тэмдэглэгээ ер нь хэдийн хугацаанд яаж хийдэг юм бэ? За хотын хэмжээнд гээ авд үзье л дээ. Хот бол одоо энэ аслагдсан гэр хороол руу явсан автомобилууд дээр бас л мөн адилхан яригдэн шүү дээ зүйл. За Улаанбаатар зам тусрын ажлын газрын ерөнхий инженер Баатархүү гэж байна. Хотын тэмдэг одоо замын хөдөлгөөний тэмдэг замын тоноглол уул нь бол мэдээж жилийн 4 хувьлал хийгдэж явах хэрэгтэй. Хийгдэж явах хэрэгтэй. Хүмүүс ойлгохдоо Улаанбаатар зам засварын арчлалын газрууд ингээл жилийн 4 хувьлал тэмдгийг арчлаад засаал солиод шинжилээд байж яддаг байх гэж ойлгож байгаа байх. Яг үнэн хэрэгтэй бол хараагандаа тийм байхгүй байна. Жишээлбэл манайх автозамын хөгжлийн газартай гэрээ хийж одоо засварын ажлууд нөхөөс заадас тэмдэглэгээний ажлуудыг хийд юм аа. Одоо өнөөдөр жишээлбэл тээврийн цагдаагаас биднэрт байнга дуудлага ирж идэв. Тэмдэг унчлаа, эвдэрчлээ, хазаачлаа, шороо тоос болчлоо гэдэг. Яг өнөөдрийн байдлаар манайх энэ ажлуудыг хийх гэрээ хийгдэг байна. Одоо жишээл би танаас нэг юм асууя. Тэр будаж байгаа будаг нь ингээд миний ойлгож байгаа бол тэр цагаан зураас тэр улаан будаг цацарж явах хэрэгтэй. Тий дороо харилжт юм уу? Яагаад тэгээ цацардгүй юм? Тод харагддгүй юм бэ гэдэг. За энэ олон шалтгаан юм бил дээ. Манай стандарт бий юу? Байна. За манай хотын тоосчлт утаа
Гээд олон зүйлээ шалтгаалж байна. Дүнгийн саяхан намар гихт чинь л одоо 4 уулзуур дээр шар тэмдэглэгээ хийсэн. 7 хоногийн дараа шар тэмдэглэгээ арилжжээ гэдэл одоо баахан шууглаа. Очоод арчаад угаагаад үзэхээр нөгөөт нь гараал ирж байгаа юм. Тэгэхээр одоо зүгээр тэр шар зураасыг одоо угаагаад байх тийм хүчин чадал яг одоохондоо бол одоо байхгүй. Энэ их олон хүчин зүйлээс шалтгаалх нь шүү дээ. Тоосч утаа. Тэгээд одоо энэ тээврийн хэрэгслийн дугуйгаар угаасаа л тэр чинь бохирдож байгаа. Энэ орон нутгийн замын ажиллагааг яаж хийх ёстой байдгийг? Тэмдэг тэмдэглэгийг юу хаанах хариуцах ёстой байдгийг? Усан чанартай замыг бол зам тээврийн яам хариуцах ёстой. За энэний зам тээврийн хөгжлийн газар гэж ийм газар байгаа. Усан үйлдвэрийн газар. Тэгэхээр энэ байгууллага хариуцаад энэ зам засварын ажлыг гүйцэтгэдэг. Гэхдээ харамсалтай нь энэ зам засварт хийж байгаа улсын төсвийн мөнгө нь ер нь бол энэ засварын ажлыг гүйцэтгэхэд бол ерөөсө хаанч хүрэлцэхгүй. Ерөөсө 101% нь ч хүрэхгүй ийм л зам жил болгоны төсөвт тэгээд бид эргээд ийшээ орё л. Тэгээд бид нар мөнгө ирээд энэ олон хүний алтай амийг яах юм? Хүний амийг мөнгөөр үнэлэхгүй шүү дээ. Нэг нүх бүглөөгийн төлөө, нэг зураас 50-гийн төлөө магадгүй ийм байж магадгүй. Одоо энд автын осолд ороод ирсэн хүмүүсийн төлөөллүүд ирсэн байна. Та бүхэн ямар шийдэл байж болох вэ? Өөрсдөө бас санаа бодлыг хэлээч лав. Микрофоно шийдвүлээд өгөөрэй. За хөгжлийн өргөдөл гэрх хамтын тэргүүн тэр хүмүүс ч юм байна. За миний хувьд бол яг өвдөө өвчлөлт бас орсон. Ийм босон л дээ. Ядгуур яг энд орж байгаа учир нь бол яг манайх өөрөө хөгжлийн өргөдөл давтаргуул ажилуулдгийн. Тэр утгаараа танай хас бол орооч гэж үлсэн. Тэр юмруу гэж. Ер нь бол хүний амийг тэгж мөнгөөр ер нь манайхан дандаа юмд ярил мөнгөгүй гэдэг байхгүй. Мөнгөөр хэмжиж ерөөсө болохгүй л дээ. Тэгэхээр хаанаа л хариуцлагатай байх хэрэгтэй. Хүн ч өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр хариуцлагатай яам тамгийн газар нь хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгж ижил энийг асуудаг шийднэ гэсэн бодол бол надад байдаг. Танд микрофон байж дамжуулаад өгөөрэй. Би юу тий? Тааш удирч. Би Дуучин Бадам цэцэг Монголын хөгжлийн бэрхшээлт иргэдийн уучлал ба хариуцлага төрийн бас байгууллагын тэргүүнээр сайхнаас ажиллаж байгаа. Тэгээд осолд ороод бол одоо 25 жил болж байна. Согтуу жолоочийн одоо хариуцлагагүй үйлдэлээс гэсэн үг л дээ. Тэг би юу ярих гэж ирсэн бэ гэхээр ерөөсөө энд зам тээврийн яам ч юм уу одоо замын цагдаагийнхан хуулийн өрөөнд бол маш их юм хийж байгаа. Тэгэхдээ ерөөсөө энэ жолооч нар одоо жолоо барьж байгаа энэ жолоо барьж ийн гэдэг маань бол одоо бүхэл бүтэн мэрэгжил болцсон байна. Техник технологи маш их хөгжсөн байна. Тэгэхээр энийг яг жолоо барьж байгаа хүмүүс маань их ухамсартай байх хэрэгтэй юм болов. Согтуугаар жолоо барьсны улмаас би өнөөдөр 25 жил ор тэрэгцэр гэд маш хүнд байдалд амьдарч байгаа. Тэгээд энийг бол яг миний дотоод амьдралыг бол хүмүүс намайг өнгөцгөө хараад бол ойлгож мэдэхгүй. Тэгэхээр миний байр суурь бол ерөөсөө хуулийн дээр анхаарал тавиул яасан юм бэ? Энэ согтуу жолооч согтуу барина гэдгийг бол одоо нэг удаад эрхийн хасаа 6 сарын дараа сэргээгээд ирэхгүй барьж агаад барьсан үнийг одоо барьж 111-т хороод ч юм уу те ингээд хаширахгүй байна. Энэ 25 жилийн өмнө байсан. Одоо ч байсаар л байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг согтуугаар жолоо барьсан л бол насаар нь эрхийн хасах юм хуулийг бас санаачлаасай л гэж дотроо би бодож явдаг. Одоо энийг бас өөрийнхөө төрийн бас байгууллагын өмнөөс одоо хууль тогтоох байгууллагатаа санал хүсэлт гаргах гээд 4 сард ерөнхийдөө ажлаа эхлүүлэх гээд байж байгаа. Тэгээд миний ярьж байгаа юм бол хүний эд эрхтэн, хүний амь нас гэдэг имийг бол ямар нэгэн нөхөн төлбөр ч юм уу, ямар нэгэн одоо мөнгө төгрөгөөр бол нөхөж болдгоо маа. Тэгэхээр зэрэг энэ дээр ерөөсөө хуулийн дээрээ л маш том анхаарал тавих ёстой юм болов уу гэж. Хуулийн дээр ийм зүйл залт их боломжтой хэр байдгийг. Одоо саяны Бадам цэцэг оролцогч маань ярьж байгаа шиг насаар нь одоо авт тээврийг эрсэж болоодохгүй байх гэдэг ч юм. Согтуугаар тээвэрж болоодсон бол. Манай хувьд бол байхгүй л дээ. Ер нь бол тийм эрх зүйн зохицуулалттай тийм эрх зүйн зохицуулалт гаргасны хувьд энэ төрлийн гэмт хэргийн замналыг маш өндөр хөвөр буулгасан орнууд байна. Тийм юмар дамжиж ухамсартан тэр аюулгүй байдлын дадлын суулгад юм байна л. Дадлын суулгаж аваа. Тэгээд тэр нь өөрөө сүлдээ дадал хөвшил болонгууд тэр дээр ямар эрх зүйн зохицуулалт одоо яан ч гэдгийг тэр насаарч ирэх нас нь одоо хятадд бол зохицуулалт худааны зүйл хэрэгжилж явж байгаад хүний амнаас охиросон бол бүр хөндрүүлэх нөхцөл байдал цаазаар авах юм ялтай оров тийм ээ. За тэр цаазаар авъя гэж байгаа юм биш.
Ер нь бол тийм өндөр үеж байгаа тэр аюулгүй ажиллагааны даатгал гэдэг юм хүнд сууж эхэлт юм бай. Тийм ээ. Тэргээр нь бол тэр соёл юуг суулгаж болд юм ба штэ. Ер нь тэгж тэрний дараа бол зөрчгөө болоод зөрчгөө байсны үндсэн дээр амь нас нь аврагдаад эхэлнэ тийм ээ. Ингэснээ дараа бол ихсэн зохицуултууд бол хүмүүс нэг сонирн биш болчихдог юм байл. Тэгжиж хүмүүсийг хамгаалдаг тийм. Тэгээд сая та хэллээ штэ ингээд жилд 550-аас 600 700 лугаа энэ зам дээр нас ураад 4000 гуулаа энэ ямар нэгэн байдлаар энэ зам төгөл осолт өртөө. Тэрнээс нь 1000 гарна нь хүн хөнгөн битдэг ийм одоо аюултай нөхцөл байдалтай болоод шүү дээ. Тэгвэл бидний тэр тэмдэг яриад байгаа мөнгө төгрөм дээр нь олигтойхон тавьж өгөө тэр зам харгуу дээр нь олигтойхон тавьж өгөөд одоо бидний нэг явж байгаа зам дээр тооны таг шиг тэмдэг л харагдаж байгаа шүү дээ. Босод оронд бол юу гэдгийг танаа энэ тавьсан байгаа том паржууктер шиг том тэмдэгнүүд зөрчхийн аргагүй юм сайхан тэмдэглэгээнүүдтэй л явж байгаа шүү дээ. Игнээ байрмаар бодох юм байхгүй игнээгээр даваа явахад бүр харамсалтай тийм сайхан тэмдэглэгээнүүдтэй газруудаар л явж байгаа. Тэгээ манай яг таны хэлж байгаатай би юу гэж нэхэр ажил дээр чинь болоод ерөөсөө ажил бол маш сайн хийгдэж байгаа. Энийг бол бас иргэд маань харж байгаа штэ. Гэхдээ энд одоо Монгол энэ жолооч нарт маань жолооч болж байгаа хүмүүс одоо монголчууд маань ер нь ташуур хэрэгтэй гэж бодож байгаа. Маш их хатуу хууль хэрэгтэй. Ингэжиж насаараа ирэх жолоо барих ирэхгүй болсон хүн ирэхгүй болгоод ирэхээр энэ залуучууд маань мэдээж согтуугаар машин барьж хүнийг хохирох юм уу амь насыг хохирох эрүүл мэндийн хохирохын асуудал бас цөөрх юм болоо гэж байлгаад байгаа. Жолоочны төлөөл ирсэн байгаа. Та бүхэн одоо сая бид бүхэн замын нөхцөл байдалтай холбоотой хариуцлагатай холбоотой зүйлүүдийг ярилаа л да. Өндөр ямар санал хэлэх вэ? Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол зам иргэний амнаас аюулгүй байдлын асуудлаар ярилцж байгаа хамгийн чухал сэдэв. Тэгэхээр өнөөдрийн одоо жилд 500 гаруй орчим одоо дундаж ийм тоогоор монгол хүн автозамдаар амнасаа алдаж байна. Мөн одоо 1000 гаруй хэдэн мянгаар ярих ийм хүмүүс эрүүл мэндээр охирч байна. Тэгээ энд хэдэн тийм нөлөөлж байгаа шалтгаан байна гэж үзэж байгаа. Гарц хамгийн нэгдүгээр замын нөхцөл байдал өнөөдөр шаардлага хангахгүй байна. Замын чанар муу байна. Зам төлөвлөлт дээр бол бас алдаж байгаа юмнууд байна. Хоёрдугаарт тээврийн хэрэгслийн насжилт байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хотооронд 58 аж ахуй нэгж 1000 шахам одоо тээврийн хэрэгслэр жилдээ 2,400,000 хүн тээвэрлж байгаа. Гэтэл тэр 500 гаруй одоо хүн амнасаа алдаж байгаагийн 99-с 99.8% нь бол ерөөсөө зохион байгуулалтгүй хувийн тээврийн хэрэгслэр одоо тээвэрлэгдэж явсан хүмүүсүүд амнасаа алдаж байгаа. Тэгэхээр хүмүүсүүд бас заримдаа ойлгодог энэ орон нутагт явж байгаа автобус зохион байгуулалтаа тээвэрлэлтээс хүний амнаас охироод байгаа юм шиг ойлгодог. Тэгэхээр өнөөдөр улсын хэмжээнд бүр мэрэгсэн хууль бус тээвэрлэлт хийдэг одоо 1300-аад тээврийн хэрэгсэл байна. Тийм. Энээс одоо 15-аас 20 автобус 400 гаруй бага урын автобус цаад үлдсэн одоо 800-аад нь бол жижиг тэр жолоочноос би асууя. Та бүхэн одоо тээврийн замд явж байхад үнэхээр одоо юу гэдгийг автозамын нөхцөл байдлыг бид нар ярьж байна. Яг бодит бэрхшээлүүд нь юу байдаг вэ? Жолооч нар та бүхэн хариулаач. Лотод компани жолооч Наранбаатар байна. Энэ хот хоорондын замд энэ нэг хурц харуулагч гэдэг байдаг. Энэ хурц харуулагчинд ер нь замын тэр стандарт тэр хэмжээ гэж юм байд юм болов. Одоо Улаанбаатараас гараад Лөврөнгө ороход нэг 25-6 хурц харуулагч гарч байгаа. Ер нь янз янзын л байдаг. Тэр дээр ер нь ихэнхдээ жижиг тэрэгнүүд очиод огцом тооромжлоод бие биенээ хараас мөргөх. Тэн дээрээс болж аваараас л гарах юм их харагддаг байхгүй юу? Тэр талаар энэ стандарт юм байд юм болов яа гэм бэ? Энд мэрэгжлийн хяналтаас ирсэн байгаа та бүхэн хариулаач. Ямар стандарт байх вэ? Та бүхэн ямар стандартыг удаа зохиолох гэж ажилладаг вэ? Үнтэй холбоотой юу? Мэдээч энэ Монгол улсад мөрдөгж байгаа стандарт бол тэмдэг тэмдэглэгээ, хурц харуулагч нь ямар байх вэ, ямар хэмжээтэй байх вэ гэж бүх стандартаар тогтоодсон байдаг. За энэний дагуу хийгдэх ёстой. За орон нутгийн зам дээр бол бас анзаарагдахад тэмдэг тэмдэглэгээ хариуцдаг компани руу асуусан шүү дээ. Орон нутагт бол 28 аж ахуй нэгж төрийн өмчт болон хувийн аж ахуй нэгжүүд аймаг орон нутгийг хуваагаад
засвар урьдчилтыг хариуцдаг. За түрүүн зам тээврийн хөгжлийн яамны төлөөллөөс хэллээ. Зам тээврийн засвар арчилтын хэдэн төгрөг хэрэгтэй, хэдэнд нь хийдгүү гэдэг. Тэмдэглэгээ бол тавигддаг. За нодлон нийт улсын хэмжээнд бүрэн шинжлэгдсэн тэмдгүүд. Тэгвэл заримдаа бол бас энэ хувь хүмүүсээс их болж байна. Яг гэвэл нөгөө тавигдсан тэмдэг нь 50-аад маргааш налга болох жишээтэй. Тийм тохиолдол. Тэгээ ямар хариуцлага бол тэр компаниудад? За одоо зарим нь одоо хувь хүмүүс нь олдохгүй байна. За тэгээд шинжилсэн зөрчлийн хуулийн тухай хуулийн дээр одоо эзэн нь олдохгүй тийм тохиолдол ч байж байна. Ягаад тийм хувь хүмүүсээр тэмдэглэгээ хийлгэдэг? Яа. Одоо хувь хүмүүс байгууллага тэмдэглэгээ хийгээд эргээд тэр тэмдэг алгуулаа хариуцлага алгуулдаг гэж. Хувь хүмүүсээр хийлгээд байгаа юм биш. Тэр чинь өөрөө тийм үү? Улгайлаад явах. Би бол тэмдэглэгээ алгуулдаг хэрэг хийгээд яаж юм бэ? Ер нь бол тэр Монгол улсын бүх тэмдгнүүд нэг юуны жигнүүрний таг шиг байгаа юм биш. Дэлхийн нийтийн өөрийнх нь гэрлэн дохио тэмдэглэл өөрөө нэг стандарттай. Энэ стандартын дагуу Монгол улс сүүлийн нэг 5 жилийн хугацаанд бол энэ стандартаар шаардаж энэ байгууллагуудыг бол энэ тэмдэглэлийг энэ стандартын дагуу хийгдэж байгаа л ийм л асуудал байгаа юм. Яг ийм л байл л да. Ер нь бол өнгөрсөн жил манай дээр энэ Төв Азийн бүс нутгийн стратегийг боловсруулахад нэг гадны экспертүүд ирсэн. Тэгэхээр тэд нар юуг зөвлөж яах вэ гэхээр ер нь бол Монгол улс өвхлөө гэмтэл гэдэг имийг 50-50-аар бууруулах боломжтой байна гэж үзээд байгаа. Тэгэхээр яавал өвхөл гэмтлийг 50-50-аар бууруулах вэ гэхээр нэгдүгээрт нь согтууруулах хунданы зүйл хэрэглэхээ болчооч гэж байгаа. 95% хүртэл бууруулчих юм бол. Хоёрдугаарт нь бол 95% хүртэл хуваар хамгаалах бүс гэдэг юм хэрэглээ сурчих юм бол. Гуравдугаарт нь бол хурдаанд яг зохистой дөрмөн зайсан хурдаар яваа сурчих юм бол энэ өвхөл гэмтэл гэдэг имийг 50% бууруулах бололцоотой гэж үзсэн. Бид нар орон нутгийн замд ер нь ихэвчлэн ямар зөрчил дутагдал гардаг талаар бидний сурвалжлага бэлтгэсэн байгаа. Үүнийг үзэн таны яриатай бас нэлээд холбогдох байна. Орон нутгийн зам. За бүсээ ягаад буруут үгээд байна та? Яг одоо ингээл бэлэн байц. Бэлэн байдлаа төвчсөн юугаар л ажиллаа та. Тэгэхээр орон нутгийн замд бол хүүхдээ аюулгүй тээвэрлэх их алдагч байна. Хэвчлэн эдлэгж байгаа зөрчилдөр бол одоо тээврийн хүн тээврийн нормыг гэтрүүлэх. Дээрээс нь бага насны хүүхдийг одоо урдаа ямар нэг хамгаалах ус бэлхээгээр урдаа үрдэрээ авч явдаг. Орон нутгийн зам Сургаас гаднах зам 80 км цагийн уртаа. Тэгээд зөвшөөрөгчийн хэмжээс 50%-аас дээш хэтрүүлсэн бол энэ дээр их хас хаагамж авах шүү дээ. Таны хувьд ягаад сая 121 км цагийн уртаа энэ фрусаар 101 км цагийн урттай. Бичлийн тухай хуулийн 17-гийн 31 гэсэн зал төшөлтөнд та зөвшөөрөгчийн хэмжээнээс дээш 10-аас 50 хүртэлх хуваар хэтрүүлсэн явж байгаа. 105 км цагийн урттай орж ирж байна. За урдаа хүүхдтэй зорчигчны бүс өгөөгөө жолооч нөөрэ тээврийн хамгаал бүсийг буруу хэрэглэсэн. Төчлийн тухай хуулийн 17-гийн 31 гэсэн цагтыг төсөлсөн явж байна. Хурд төрсөн 105 км цаг урттай. Ороод бол жоохон хурд хэтрүүлсэн. За Сургаас гаднах замд 80 км цагийн урттай байх хэвээр. Та сая 131 км цагийн урттай. За нэг хүн яг ороод жахтаа гэсэн. 50%-аас дээш хэтрүүлсэн бол таны жолоод төрхийн 6 сараар хасч 50 гэж тогтоолын халамж авч. За та бод. Гоноо дугуй шүү дээ. Энд чинь өвлийн дугуй байх хэрэгтэй шүү дээ. Одоо яг энэ өдөр хэлсэн халдгаа уулга орон нутгийн замд одоо зас орж байгаа замын зорчигчсон өсдөг ус юм хэлтэр одоо та ингээд зуны дугуйтай явж болох уу? Даац хэтрүүлсэн байна. Дээрээс нь энэ тээврийн эрслийн жолооч маань арын 4 дугуй бол зуны үлрэлийн дугуйтай явж байна. Тэгэд орон нутгийн замд яг энэ шалтгаан нөхцлөөр босноор их гарч байгаа. Тээврийн эрслийн техник бүрэн бүтэн байдлыг хангаагүй болмос. За баярын өдрүүдэд бол зам төр ослогын тэргийн 42 дуудлага мэдээлэл хүлээж авсан. За үүнээс нэг хүний биед одоо гэмтэл авчирсан. За бусд нь одоо нэг техникийн эвдрэлтэй ийм зам төр ослууд гарсан. За зам төрийн ослогын төрүүдийг дотор нь судлаад үзэх юм бол за хурд хэтрүүлэх, за эгнээ байр буруу үзлэх, за гүйс төвлөх үйлдэлийг буруу хийх, за мөн тээврийн эрслийн хажуу хоорондын болон
одоо игнэ байр эзлэх ийм журмуудыг зөрчсөн суулж зам тэр ослууд нэлээд гарч байна. За цаашд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт анхааруулж хэлэхэд хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо за жолооч нар хөдөлгөөний хурдыг замын нөхцөл байдал одоо тээврийн эзлийнхаа нөхцөл байдал одоо тохируулж хөдөлгөөнд оролцох за мөн гүйцэтгэх үйлдэлийг хийхдээ бас өөдөөс ирж байгаа тээврийн эзлийн хөдөлгөөнийг харж одоо гүйцэтгэх өөрөөр хэлбэл зөв гүйцэтгэх гэж байгаа. Тийм. Мөн одоо хамгаалах хүсийг зорчигч жолооч нар заавал хэрэгжилж хэвш хөдөлгөөнд оролцох нь шаардлагатай байна. Яа, бид өнгөрсөн хугацаанд автозам нөхцөл байдалтай холбоотой нэлээд ярьлаа. Тэгэхээр сая бол жолооч нарын хариуцлагатай холбоотой хувь хүн рүү чиглэсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ холын замд явж байгаа хүмүүс за сая бол сар шин таарсан учраас олгууд хийгээд одоо янз бүрийн нөхцөлтэй хүмүүс их байсан баг. Ер нь одоо ухамсар гэж ярих юм бол яах вэ? Одоо мэрэгжлийн сэтгэл зүйч ирсэн байгаа энэ. Та юу гэж үзэж байна? Сэтгэл судлалын дээд сургуулийн нийгмийн сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл судлалын багш мөнх хөлзөгч юм байна. За ер нь бол жолоочдын одоо ухамсар соёлын асуудлыг ярих юм бол олон зүйл байна л да. За энэ бол зүгээр гарч шийдлийн талаас ярих юм бол одоо жолооны авч сургууль тий жолооны курс эндээс бас жоохон хүний сэтгэл зүйн чиглэсэн тийм хөтөлбөр ч юм уу тийм юмыг нэмж оруулах бас энэ гарч шийдэл болох юм болоо гэж бодож байгаа. Тий. За ер нь бол жолооны хурц ард суугаад зөв дадал хөвчлөлтэй болох нэг чухал гэж өөрөөр хэлэх юм бол тэр хамгаалалт бүсээс өсвүүлээд хөдөлгөөнд оролцоод зогсох хүртлээр өөрийн тийм одоо зөв тийм дадал хөвчлөл зуршилтай болох нэг чухал. Тий. Энийг одоо жолооны курсүүдэд ухамсарлах талаас нь орох нэг ч зүйл байдаггүй. Тэгэл ерөөсө төгсөөд гардаг. Нөгөө талаас одоо машин тэрэг ингээ бариа замын хөдөлгөөнд орохыг бол одоо бол маш энгийн зүйл болгож хардаг болсон. Өөрөөр хэлэх юм бол тэр автомат хороотой машин ч юм уу жолоотоход амар хурд өндөр авдаг энэ машиныг маш энгийн зүйлэр. Энэ бол нэг бодлын цаана одоо ямар аюул байдгийг нь бол хүн төдийлөн ухамсарлахгүй байгаад нь л да. Тэр асар өндөр хурд авж ийна гэдэг чинь тэр чинь өөртөө болон өрөөл одоо эрсдэл учруулах магадлал өндөртэй болж байна гэсэн үг шүү дээ тий. Дөрөв бас ярьж байгаа энэ арх хэрэгэлсэн үедээ ч юм уу согтуурсан үедээ машин барьж ийна гэдэг маань бол тэрнээс хэрэглэхээс өмнө өөрийнхөө тийм эрсдэлтэй байдалд оруулахгүй нөхцөл байдал дээр дадал хвшлийг л бас ярихаар байгаа. Өөрөөр хэлэх юм бол өдөр болгон хийдэг зүйлээ хийхэд бол би одоо нөгөө магадгүй жоохон мансуурж аригтаар суусан хүн чинь бол тэр өдөр болгон хийдэг зүйлийг бол чадна хийн л гэсэн тийм зориг ирмэлцэлтэй болно шүү дээ. Энэ утгаараа ингээд хөдөлгөөнд тээвэрт оролцдог. Нөгөө дээрээс нэг зүйл нэмж хэлэхэд бол осол аваарт гарч байгаа магадгүй ноцтой осолд аваарт орж байгаа хүмүүсийг ингээд үзэх юм бол туршлагатай гэж хэлж болох биз. Олон жил барьсан хүмүүс илүү одоо осол аваарт магадлал өндөртэй байх. Олон улсын ч гэж дээрөөсөө 70-80 орчим хувь. Шинэ жолоочийн хувьд яадаг гэхээр зэрэг харьцангуй одоо нөгөө багш нь хажууд нь байж байгаа болоод ингээ өөрөө бие дааж машин барьж байгаа тохиолдолд анхаарал төвлөрөлт нь бол харьцангуй өндөр түвшинд явж идэг. Яг хөө зүгээр хөдөлгөөнд оролцох байдал нь бол янз янзын харагдах ч магадгүй ч гэсэн туршлагатай хүмүүсийн тал дээр бол жолооч нар бол асуудал. Энэ дэр цагдаа ингээм тээврийн цагдаа ихнаас юу хэлэх вэ? Үнэхээр одоо юу гэдэг жолооны курс та техник одоо юу гэдгийг унж байгаа шүү. Тэ? Ийм болзошгүй аюул учирч магадгүй шүү гэдэг талаар сэтгэл зүйн талаар ч бэлтгэдэг тийм хөтөлбөр оруулах боломжтой. Нөгөө талаар сайн манай сэтгэл зүйчийн ярьдаг шиг. За тээврийн цагдаагийн албаны техник замын ялалтын мэргэжилтэн их болдог юм байна. За тэгэхээр жолоочийн сэтгэл зүйн онцлогийг ярихын тулд бас хэд хэдэн зүйлийг авч үздэг л дээ. Тэгэхээр жолоочийн тухайн жолоочийн нэгдүгээрт бэлтгэгдсэн байдал, хоёрдугаарт нь мэргэжилтэд тэнцэх байдал, за гуравдугаарт нь ажиллах чадвар гэдэг энэ ойлголтуудыг авч үзчихэж тухайн жолооч аюулгүй жолооч, найдвартай жолооч мөн үү биш үү гэж үздэг. За бэлтгэгдсэн байдал гэдэг нь тухайн хүн ямар жолооны курс сурсан, хэр хэмжээнд одоо давтан одоо дүрмээ сэргээж харж байгаа юм. За мэргэжилттэй тэнцэх байдал гэдэг дээр нь болохоор жолоодох ур чадвар, байнга машин барьдаг юм уу, хаяа машин барьдаг юм уу, ямар төрлийн автомашин барьдаг юм гээд. За ажиллах чадвар гэхээр нөгөө хүн өглөө ажилдаа гарахтаа гэдэг юм машин барихаас өмнө бие эрүүл мэнд нь ямар байгаа юм, хоол ундаа идэж уусан юм уу, амарч чадсан юм уу гэд энэ бүх зүйлийг бол үздэг байж. Тэгээ энэ бүх зүйл явж эцсийн байдал дээр жолоочийн сэтэл гэдэг зүйл дээр очдог. За сэтэл нь өөрөө хэд хэдэн төрлийн шалтгаанаас бол үүсдэг. За яагаад энэ жолооч нар хурд хэтрүүлээд байна вэ гэдэг энэ сэтлийг ингээд аваад үзэх юм бол нөгөө эвдрэл ихтэй зам дээр, за нөгөө гэрэлтүүлэг муутай зам дээр шаардлага хангахгүй тээвэр хэрэгсэлтэй удаан зорчихоосоо тэр хүмүүс сэтгэл зүйн хувьд бол имээдэг. Ягаад гэвэл би нэг цэгээс нөгөө цэг рүү хурдхан шиг л очив.
Тэгэхгүй бол машин дотор явна гэдэг энэ инхэл тоглолтоо замаар явахд хэцүү юм. Харахгүй болчоод би зам одоо харахгүй славаар гаргах чинь эсвэл би одоо би тагуурхаад ядарна гэдэг байдлаараа хурдан явах тийм сэтэл үүсдэг. Энэ нь өөрөө жолооч нар хурд хэтрүүлэхэд одоо нөлөөлдөг байх. Тэгэхээр энэ сэтлийг бий болгоод байгаа тэр замын эвдрэл энэ тээврийн хэрэгслийн аюулгүй байдал гэдэг зүйлийг бол хангахын тулд нэг зүйл дээр бид нар бас бодох хэрэгтэй. Ер нь энэ хуулиар хүлээсэн чиг үүргийн байгууллагууд хуулийн дээр байгаа үүргээл биелүүлж хэрэгтэй. За цагдаагийн байгууллагууд тэр хөдөлгөөнд оролцогч нар, явган зорчигч, жолооч нар, зорчигч нар дээр бол хяналтаа тавиад бол бидний зүгээс бол ажиллаж байна. За авцаамын аюулгүй байдлыг хангах ёстой авцаамын тухай хуулийн дээр заагаад өгсөн байж. Тухайн авцаамыг хариуцж байгаа эзэмшигч, өмчлөгч нь тухайн авцаамын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Мөн дээрэс нь өдөр тутмын үзлэг шалгалт хийх, эргүүл тойрол ажиллах үүрэгтэй гэдэг ингээ хуулинд нь заасан авцаамын 2017 онд батлагдсан хууль. Энэ үүргээ биелүүлэхгүй байна. За одоо тухайлбал төв гудам замууд дээр одоо жишээ нь ингээ сая би 2 хоногийн өмнө шөнийн эргүүл гараад ингээ ажилласан. Төв гудам замуудын тэмдэгнүүд сайхан шөнийн цагт явахаар гэрэлтэй, гэгээтэй, гэрэлтүүлэхтэй байна. Нөгөө нарны зам руу ороод явхад тэмдэг байна. Бага боловч машины гэрэлд ойж харагдахгүй байна. Одоо бид нэг жил машина угаахгүй бол машин маань тоош ороод дарагдаад ямар одоо өнгө төрхтэй болох вэ? Гэтэл тэнд байгаа тэмдгийг яагаад тоош ороог нь арчаад тэмдэглэж цэвэрлэж болохгүй наа, ажиллагаа байхгүй наа. Энэ дээр бол бас тийм их хэмжээний мөнгө төгрөг гарах уу? 6000 орчим хатуу хүчилтэй авцсан байна тий. Тэгэхээр энийг одоо бас засварлахад улс яагаад энэ төсвөө зөв тооцоолоод төсвөө одоо төсвийн тухай хуульд оруулаад ингээд батлуулаад хэрэгжүүлж байна. Энэ Facebook шууд лайв үзэж байгаа хүмүүс бол мөнгөө нэмээд замаа арчлаач гэдэг зүйлийг хэлж байна. Нэгдүгээр хуулиа чангалаач гэдэг саналуудыг нэлээд хэлж байна. Тэгэхээр би залуучуудаас энэ манай нэвтрүүлэгт оролцож байгаа залуучуудын хичнээн жолооч бай. Та бүхэн жолоо барьдаг залуучууд нь гараар өгөөч. Жолооч Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутнууд ирсэн байна. Жолоо та бүхэн жолооны өмдөлтэй юу? Байхгүй юу? Бүгдээ юу? Энэ талд бол жолооч нар сууж байгаа. Та энэ жолоочнууд та бүхэн хэдэн жил жолоо явж байна? Ди 28 жил. Тэгэхээр яах вэ? Одоо ингээд бүгдээрээ 4 журмаа мэдчихээн. Тэгээ ингээд цагдаа нар яриад байдаг. Цагдаа зогсчоод эсвэл камер харахаараа хурдаа саадаг. Тэр цэгийг өнгөрлөөл гიშгдэг. Тэгээ яах вэ? Та бүхэн юу гэж бодож байна? Ямар гарч байх вэ? Жолооч нар манай хариулаач. Микрофон дамжуулаарай таагүй. Та бол 28 жил машин барьж байгаа гэсэн шүү дээ. Та микрофон сайн унтрааш гэсэн боллоо нэгээрээ. Хувь хүний ухамсарл асуудал л да. Аа. Одоо ерөөсөө хурд үргэлжлсэн шугамд авч гүйц төрүүлэх. Ерөөсөө Улаанбаатараас гарлаа л бол ерөөсөө дөрөв ерөөсөө хэрэглэхгүйгээр явж байна. Зорчигч нар энэ одоо энэ хүний ухамсарын асуудал гэдэг энэ хүн сая ярьлаа. Бүс зүхгүй. Одоо гарахад тээврийн төвчин дээрээс манай байцаагч нар бүх нэг үржинд бүсийн зүгээрээ ингээ анхааруулад тооцооны удастай хүний бүрдгээд тулгаад гаргачих. Дараагийн болтон дээр 22-ын төвчин дээр очиод зогсооход 4-5 45 хүний тайлаа хийсэн байдаг. Одоо бүс зүү гэдэг зүйлийг чинь цагдаа зогсчоод та бүсээ зүүгүү заахад албагүй үстэй. Тэр цагдаа одоо шүлтээ хоолыг халбаар ихтэйг адилхан зүйл үү? Цагдаа ороод шууд одоо шалгаад нэг хүн бүсээ зүүг өгч жолоочоос 2 хоноо 50,000 гарт гаргачих. Энэ хүндрэлт. Тийм хөл байд юм уу? Зорчигч бүсээ зүүгөөг бол торгом. Тийм. Тэрийг жолооч заавал сануулах хэрэгтэй. Сануулж байгаа. Тэр тэгвэл авторын үндэсний төвөөс тийм бичлэг хийгээ палаш ингээ сануулга хөдлөхтөө ингээд сануулад дийж байгаа. Тэр тэгээд хахад зөвхөн тийм. Тэр өнгөрсөн жил судалгаа хийж үзэхэд ийм байна л да. Ерөөсөн зам тээврийн ослын нэг 70-аас 80% нь нөгөө өхөлт өргөсөн зам тээврийн ослын 70-аас 80% нь бол ямар зам дээр гарсан бэ гэхээр ерөөсөн ямар ч эвдрэлгүй ийм зам дээр гарсан байна гэж байна. Энэ өөрөө юутай холбоотой гэхээр нэгдүгээрт нь бол согтууруулах хунданы зүйл хэрэгэлсэнтэй холбоотой, хоёрдугаарт нь бол хурд гэтрүүлсэнтэй холбоотой. Яагаад хурд гэтрүүлэх, согтууруулах хунданы зүйл хоёрыг онцолж яриад байна вэ гэхээр энэ өөрөө согтууруулах хунданы зүйл хурд хоёроос үүсэх хор учир гэдэг холбогдол гэдэг нь бол маш их өндөр байхгүй. Тэгэхээр энэ үүнээс үүдсэн амь нас эрүүл мэнд хохирох асуудал бол их өндөр байна л гэж хэлэх гээд байгаа. Тийм учраас бол ерөөсөө тэр хүмүүсийн хууль хэрэгжүүлэх ухамсар соёл гэдэг нь бол их хэрэгтэй. За энэ дээр манай цагдаагийнхан бол одоо ингээд нэг хүн хүч хөрөхгүй байна л гэдэг ийм л асуудал яригдж байна л да. Тэгэхээр дэлхийн нийт ямар чиг хандлага руу явж байгаа вэ гэхээр жишээ нь Даны Копенгаген хотын цагдаагийн
дарга нар ирээд бид нар өнгөрсөн жил бид нар тээврийн цагдаагийнхан бид нар бүгдээр сургалтанд хамрагдсан. Копенгаген гот даяар бол 2 эргүүлийн цагдаад ажиллаж байна гэж. 2 эргүүлийн цагдаад ажиллаж байгаа. А бусад цагдаа эренгийн цагдаа нар бол зөрчилд хяналт тавих тийм болцоотой. А гэхдээ юугаар хяналт чадж яах гэхээр техник технологиор хянаж чадж байна. Камераар. А орон нутгийн замыг юугаар хяндаг вэ гэхээр хурд гэтрүүлэх нөхцөл болцоог болгоцсон тийм хяналтын техник технологи бий болгоцсон байна л гэж үзэж штэ. Тэгэхээр нэг хүнийг ажилуулах өөрийнх нь нөгөө нэг ажлын хөлс урсгал зардал янз бүрийн юм бол маш өндөр. А гэтэл нэг техник технологиг байрлуулсан тохиолдолд нэг удаа байрлуулах асуудал нь бол гарааны их усүр нь өндөр болохоос биш ашиглалтын зардал бол одоо хүн ажилуулахаас бол бага байхгүй да. Та сая бидний ярьж байгаа зүйл дээр ер нь ямар хариулт өгье гэж бодож байна. Түрүүн бид нар одоо энд бол замын нөхцөл байдал нэлээ ярьлаа. Жолоочийн хариуцлагатай холбоотой асуудал нэлээ ярьлаа. Тэгэхээр та бол одоо Ахмад хүний хувьд юу хэлэх вэ? Онц тээвэрчин хүний хувьд энэ зам тээврийн осол тэгээ хүмүүс олноор амь насаа алдаад байгаа энэ явдлыг юу гэж харж байна? Гарт шийдэл нь юу гэж болох вэ? За одоогийн зам тээврийн осол гарч байгаа явдал бол жолооч нарын мэдлэг жаахан дутуу байх шиг байгаа юм. Одоо хууль дүрмээ мэдэхгүй өөрийнхөө эргэж байгаа машиныг сайн эдэлж хэрэглэж чадахгүй. Ийм учраас одоо зөрчил гарч байна гэж бодож байгаа да. Яг нь таны үед бол жолооч гэдэг бол баг мэрэгжил шахуу байсан баг. Сурж явах үед бол тийм ээ. Юу гэдэг. Одоо бол ингээ хүн болгон нөгөө хэрэглээ болцсон учраас одоо юу гэдэг тэр сэтгэл зүйч бол хэлж штэ. Ухамсар сэтгэхүйн үед бол өөр болсон гэдэг. А тэгэхээр тэр үед одоо юу гэдэг юуг ухамсарлж хариуцлага гэж үлээж боддог байсан та хүн. Машин барина гэдэг бол бас нэг өөр зүйл бол болж таарсан байсан шүү дээ, тийм ээ? Тийм машин барина гэдэг нь ер нь Монгол хүн морь эдэлдэг, мотор төлгийн морь шиг эдэлдэг жинхэнэ мэрэгжилтэн бэлтгэж яасан юм. Одоо миний үеийн сургууль бол бэлтгэхийн тулд одоо танхимд машины зохион байгуулалтыг заана, хөдөлгөөний дүрм заана, жолооны бодлогын хөдөө оюун хошуу цагаан даваад хийдэг. Тэгээд жаахан додлагчтай дотор жолоо хийж ингэж өмдөх хавдаг байсан. Одоо бол тийм юм алгалтай ирсэн. Яаж энэ жолооч нарын хариуцлагыг ер нь дээшлүүлэх вэ? Ухамсарыг сайжруулах вэ? Одоо энэ одоогийн автобусууд хичээл заахтаа одоо ялангуяа хууль дүрмийг сайн зааж сургаж хэрэгтэй байна л да. Босгоны нөлөө өндөр тавих хэрэгтэй гэж үзэж байна уу? Энэ дээр бол үзэгчд хуулиар чангал гэдэг. Хуулинд байна уу, ухамсарт байна уу гэхээр ухамсарт байгаа. Манайхан гадагшаа гараад өөр улс оронд машин тэрэг барьд юм уу, хотын соёлд оролцоод явхаараа хууль дүрмжигтэйгээ сайхан баримталдаг. Тэгээ Монголд ирэхээр яг л түрүүний ярьдаг шиг морь унж байгаа юм шиг л энэ тэнд машинаа тавиал энэгээр тэрүүгээр тавихвал тэр гүйц төрүүлэх гээд одоо нэг нэгээ хүндлэхгүй байж байгаад одоо бас их ослгарж байгаа штэ. Тэгэхээр энэ жолооч нарыг эхнээс нь одоо ганцхан жолооны одоо энэ сургалтууд биш, энэ төвүүд биш. Ерөөсөө 10 жилийн хүүхдүүд одоо гадаадын хөгжилтэй орнууд бол 10 дугаар ангиа төгсөхдөө ч 12 дугаар ангиа төгсөхдөө жолооны үнэмлэгтэй болоод төгсдөг штэ. Яг тэр шиг манай одоо ерөнхий боловсролынхаа энэ сургалтанд эдний одоо жолооч болоод ямар ухамсартай жолооч болох вэ? Одоо ямар эрх үүрэгтэй байх ёстой, ямар хариуцлагатай байх ёстой вэ гэдгийг л ерөөсөө тэр багаас нь сургах хэрэгтэй. Одоо бид нар бол ингээд 10 жил сурсан, багш нараасаа сонсч байсан тэр сургаал өгнүүд, тэр сургамжтай юмнуудыг одоо болтол мартдаггүй хэрэгжүүлээд биелүүлээд явж байдаг. Яг тэрнтэй адилхан жолоо гэдэг маань өнөөдөр одоо мэрэгжил биш одоо хэрэглээ болцсон юм бол энэ хэрэглээгээ бид нар ухамсартай хариуцлагатай л бас хэрэглэх юм болов гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр хуулиндаа л маш өндөр шаардлагыг тавих хэрэгтэй. 10 жил байхаас нь ихсүүлэл ерөөсөө одоо согтуугаар юм уу хариуцлагагүй энэ жолоог барьж ямар нэгэн байдлаар хүнийг одоо бэртээ хэмдэх амь насанд нь хүрэх ийм тохиолдолд дахиад машин барих эрхийг л хасах хэрэгтэй. Ер нь дахиж барих эрхгүй л болох хэрэгтэй байхгүй юу. Тэгжиж эднэр чи ойлгож эхлэх байхгүй юу. Тэгэхгүй бол эн чинь байсан юм. Одоо миний хувьд бол 25 жилийн өмнө байсан гэд би түрүү хэлсэн шүү дээ. Одоо тэгвэл одоо болтол энэ байсаар л байгаа байхгүй юу.
Хууль бол чангарахын үед бол чангарсан. Гэхдээ байсаар байгаа юмыг бид нар одоо хичнээн ингэж яриад болохгүй байгаа юмыг хуулиар чангалчих юм бол бас эднэрт бас дохио болох юм болов уу гэж бодож байна. Автоөрийн үндэсний төвийн хөдөлгөөний удирдлага гэсэн дарга айд устар гэрсэн байна. Та энэ дээр санал байлаа. Ер нь бол ухамсарын асуудал гэдэг нь бол нэгдүгээр тэгээд байна. За миний харж байгаа өнцөг бол эхлээд энэ жолооны сургалтын байгууллагын чанарын асуудал байгаа. Яг одоогийн ингээд авж байгаа сургалтын төлбөр гэдэг юм уу, энэ нь бол яг бодит байдал дээр одоо жолооны дадлага хийх тухайн тээврийн хэрэгслийг жолоодох дадлага хийх бараг түвшний мөнгөнд хүрэх үгүй гэдэг асуудал байгаа даа байхгүй. Танхимын сургалт нь ямар байна? Энэ бол нэг талаасаа жолооны курсын одоо буруу бол биш. Хамгийн гол нь сургалтынхан дээр чанар хугацааны хувьд их том асуудлууд байгаа даа. Өөрөөр хэлбэл урт хугацаагаар илүү чанартай сургалтыг зохион байгуулах хэрэгтэй. Одоо бол ерөнхийдөө тэгээд нэг сургалт хийхэд юу гэдгийг саяны ярьсан төлбөрийн асуудал хүртэл тухайн тэгээд жолооны курсүүд дээр ямар одоо газар хяналттай байх вэ? Сургалтын асуудлыг бол тэр нэг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хариуцж байгаа байх л да. Юун дээр хяналт тавих жолоочийн шалгалт авах асуудлыг бол зөвхөн цагдаагийн байгууллага хариуцаа шалгалт авч байгаа юм. Тэгэхээр энэ үйл ажиллагааны бодлого маань жоохон салангадл ийм л явчаад байгаа учраас тэр нөгөө яг хууль дүрм журам боловсруулахдаа бид нар юу гэж боловсруулсан бэ гэхээр энэ нөгөө мэрэгжлийн сургалтын хөтөлбөр ямар байх ёстой юм бэ гэдэг асуудлыг бол тэр мэрэгжлийн сургалтын асуудлыг нөгөө хүмүүс нь хянж үзээд хөтөлбөр сургалтын асуудлыг бол хянж үзэх болцоотой гэж үзээд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг статустай явж гэнэ гэсэн үг. Жолооны курс. Жолооны курс гэдэг. Тэгээд яагаад хөтөлбөр яам дээр явагдаад? Замын цагдаа тэгээд тэн дээр нь оролцоод энэ ч одоо юу гэсэн үг хоёр хамаагүй шүү дээ. Замын цагдаа ч нөгөө ийм байна. Хөдөлгөөний сургалтыг бол боловсролын байгууллага хариуцдаг болсон. Сургалтыг бол боловсролын байгууллага тухайн жолооны курсыг ажтаачлах үйл ажиллагааны явуулах энэ ажиллагааг хөдөлмөрийн яам хариуцдаг. За энэ хүн жолооч болох уугүй гэдэг шалгалт авч байгааг бол цагдаагийн байгууллага хариуцж гэж явж байгаа. Тэгэхээр чинь тийм учраас боловсролын яам одоо хариуцж байгаа учраас тухайн 10 жилийн хүүхдүүдэд сургалт орох уу? За энэ сургалтын хөтөлбөрт яг боловсролын чиглэлээр юу оруулах вэ гэдэг нь одоо боловсролын яам бол энийг хариуцж хийхэд бүрэн боломжтой болсон байгаа хуулийн дээр. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегид батлагдсан юм. Тэгээ энэ дотор юу заасан бэ гэхээр ерөөсөө замын хөдөлгөөнд оролцох ийм нөхцөл байдлыг бол ерөөсөө бага наснаас нь эхлээд цэцэрлэгийн наснаас нь эхлээд хэвшүүлье. Тэгээд 18 нас хүрээд ирэхээр нь бол тэр замын хөдөлгөөний дүрм, хөдөлгөөний соёлтой холбоотой асуудлыг бол одоо бүрэн эзэмшүүлье. Тэгээд энэний дараа жолооны курс энэ хэмжээний хөтөлбөрт хамрагдчихад болох юм байна гэсэн ийм хөтөлбөр батлагдсан байхгүй. Өнөө хүртэл бол бид нэр нөгөө 10 жилийнхаа хөтөлбөр янз бүрийн сургалтын програм энэ төрийг боловсруулад гаргаад өгчихсөн мөртлөө энэ сургалт маань одоо 10 жилд хамрагдах ийм асуудал бол хангалтгүй байгаад байна л да. Яг хангалтгүй биш. Биднээс энэ чиглэлийн асуудлыг 2-3 жил хөөцөлсөний өчөнд бас нэг сая боловсрол соёлын шинжилгээний сайдын тушаал гаргалаад баг дунд боловсролд нь оруулахаар болцсон. Цааш нь бол яах вэ гэдэг асуудлыг засгийн газрын хурлаар хилцүүлэх саналаа бол одоо хөргүүлсэн хүмүүст энэ сууж ийн л да. Тэгээ багш нараа бэлдсэн. Тэгээд нөгөө 12 дугаар анги төгсгөлт нь мэрэгжлийн жолооны өмөлтгийг нь олгоод тэр 10 жил судална гэдэг чинь бас нэг юу вэ шүү дээ, бүх чиглэлээр нь судлуулах гэдэг шүү дээ. Эхлээд баг дунд ангид нь дараа нь одоо ахлах ангид нь судлуулад тэгээд одоо болсон хүүхэд нь төгсгөлт нь өмөлтгийг нь олгож ийм хэлбэр шилжиж байгаа гэсэн юм. Ер нь бол тээврийн цагдаагийн албанаас бол одоо судалгааны хэтгээр орон тооны баг байдгүй ч гэсэн маш олон төрлийн санал санаачлалуудыг хөрвүүлж байгаа. Тий. Тэгээд эдгээр даанч одоо буцаад бид нар дээр нөгөө ажил болоод ирж байгаа заах юм байна л та хүний хийж байгаа энэ хилцүүлэг та бүхэн сая яриалах шиг байна. Ингээл яриад энэ бүтэхгүй ингээд зүгээр л яриад энэ тийм биш л дээ. Одоо ингээд анхны зам, налахын замыг ингээд янзлахаар боллоо гэдэг чинь таны хийж байгаа нэвтрүүлгийн үр дүн шүү дээ. Би тэгж л харж байгаа. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөвнөж очих хэсэг хийгээд өгч энэ анхны зам дээр чинь харцыг аймаг олон байд юм байна гээл та бүхэн яриад ирсэн энэний үр дүнд л одоо энэ жил сая энэ дараа ярьж шүү болох чигээ. Ер нь зам барих гэдэг асуудлууд бол ганц нэвтрүүлэг хийснээр асуудлыг шийдчихдэггүй л дээ. Тэгэхээр би танаас нэмэлт юм асуух гэдэг байгаа. Энэ дээр ирж байгаа хүмүүс замын компаниудад ямар хариуцлага байдаг юм бэ? Зарим барьсан зам жил хүрэхгүй муудчихдаг. Нэг ийм асуудал гардаг, гүүрэн нурдаг гэх асуудал байна. Яаж ямар стандартаар яаж хүлээж авдаг юм гэдгийг оролцож асуусан байна. Нэгдүгээр нь эрүүгийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Хоёрдугаард нь зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх хэрэгтэй. Ийм хуулийн зохицуулалт нь байж байгаа.
Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд юу хэрэгтэй вэ гэхээр бидний нөгөө эрүүгийн байцаа шийдэх хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нотлох баримтанд нотлогдсон байх шаардлагатай байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн 40 хэдэн мянган зам тээврийн осол гарахад бол одоо нэг хүрэхгүй хувь нь бол замын нөхцөл байдлаас үүдэлтэй гэсэн ийм судалгаа гаргасан байна шүү дээ. Тэгэхээр Франц улс гэхэд бол нийт зам тээврийн ослын 28% нь бол замын нөхцөл байдлаас гарсан байна. Англи улс нийт зам тээврийн ослын 30% нь замын нөхцөл байдлаас гарсан байна гэсэн судалгаа гаргасан байж байгаа байхгүй. Гэтэл Монгол улс өөрөө дээд зэргийн үлгэрийн мэт замтай улс юм уу үгүй. Ганцхан одоо яадаг вэхээр ослын шалтгаан нөхцөлийг зөв тодорхойлоод тэр буруутай этгээд нь хариуцлага тооцох ийм механизмаа тэр мэдлэг чадвараа бид нэр эзэмшээд тэр хариуцлага тооцох механизмаа бид нэр зөв хэрэглэх шаардлагатай. Тэр яаж тодорхойлдөө? Замаас улсан уу? Жолоочоос улсан уу гэдгийг ийм байна. Эрх зүйн орчны хувьд бол 2015 оны хүртэл одоо замыг барих, энийг ашиглалтанд хүлээж авах, тээврийн хэрэгслийг онцлох, бүртгэх, жолоочийг бэлтгэх, сургах бүх ажил замын цагдаад одоо байдаг. Улсын байцаагч гэсэн статустай социализмын үеэс эхлээд 2015 он хүртэл ингэж ажиллаж ирсэн байхгүй. За 2015 онд бол яг энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой бүх үйл ажиллагаануудыг яг чиг үүрэгт нь шилжүүлсэн. Улсын яг урал засгийн газар юу хийх ёстой юм? Аймаг нийслэл иргэдийн урал засаг дарга нь юу хийх ёстой юм? Цагдаа нь юу хийх юм? Мэргэжлийн хаалт, эрүүл мэндийн байгууллага, боловсрын байгууллага ялгцсан. Одоо гол нь энэ хуулиа хэдүүлээ уншаад түрүү яригдж шít. Уншаад хэрэгжүүлээд ингээд бүрэн хэрэгжүүлээ явуучих юм бол одоо энэ осол өөрөн буурах боломжтой. Одоо шин зам тай болоод бүх юм ингээд шинээр болгосноор бас буурчдаг тэр одоо 0 болчих гэдэг тийм юмыг хараа хэрэггүй юм шиг харагдаж байгаа. Яг үхээр сайн зам дээр улам хурдтай юм шиг бүр. Саудын Араб гэж улс байна тийм үү? Хамгийн одоо баян орн. Тэд нар одоо 100 мянган хүн амны нас оролтоор 26 буюу хамгийн өндөр түвшинд байгаа шүү дээ. Тэгэхэд Швед гэх мэт улсууд бол маш бага болгож 6 энтер болгож бууруулсан. Манайх бол яг тэрний дунд 16 орчимд яваад байгаа. Тэгэхээр бол энэ бол өөрөө техник жилт энтерг олон шалтгаануудтай нас оролт бол. Тэгэхээр бол шийдэл бол эхний ээлжинд чиг үүргэн зөв болгоод цагдаагийн одоо бүрэн чиг үүргийг хэрэгжүүлэх энэ нөхцөл бололцоог энэ нэгсэндээ хангаад одоо техник хэрэгслээр нь хангаад бололцоогоор нь оронтой болохгүй хэсгийг техник хэрэгсэл камержуулах энэ шийдэл гаргалгаа юмнууд бүгдийг нь одоо саналаа өгсөн. Жишээлх юм бол одоо энэ хурд нэг камер өнгөрөөд хурдл жишээ нэгж штэ. Тэгэхээр нэг цэгээс нөгөө цэг хүртэл одоо хурдын хэмждэг ийм одоо камерын технологиг хүртэл одоо хэрэгжүүлэхээр санал юм явж байгаа байхгүй хамаг тооцоолол хийсэн. Одоо энд бол 150 км тутамд байнгын боссууд нь баригдсан. Энийг түшиглээд камерын системүүд ингээд тавигдаад эхэлчих юм бол одоо хяналтын систем бол байх боломж нь байж байгаа. Тэгэхээр бол зам барих одоо нэг ажил. Энээс гадна тэрнийг одоо хяндаг одоо яг тэр мөрдөн шалгадаг энэ хүмүүсийн ажиллах нөхцөл техник хэрэгсэл юм ин анхаарал хангаад өгчих юм боломжтой. Нөгөө замын нөхцлөөдөөс болж тавигдахгүй байгаа гэж ингэж шүүмжлэгдэж байгаа асуудал бол байгаа. Тэр нь бол юутай холбоотой вэ? Бас л энэ техник технологитой холбоотой байхгүй. Одоо зам тээврийн ос төр бусад тэр техник хөгжсөн энэ Швейцар, Германтай харьцуулах юм бол тэд нар чинь дандаа нөгөө нэг ийм шинжлэх ухааны дэвшил технологиудад хэрэглээд байгаа шүү дээ, тийм. Бүгд машинуудын онцлогоонд оруулаад зам дугаар барьцлыг хөдөлгөөнд шалгадаг замын аяг бол бүр ингэж цоолж авч яваад энэ юу яг тэр нэгтаршил нь байна уугүй юу гэж үздэг ч юм уу. Манай дээр бол зам тээврийн ос төр нас орсон иргэд дээр прокурор бүрэлдэхүүнд очиж байгаа. Зүгээр гэмт хэрэгүүдээр бол над чиг нэг нөхөр цаас балтаа очиод хэмжилтээ хийгээл аваад явж байгаа. Яг үүндээ бол тэр Монгол улсын парк шинжилэлт байгаа 81%-ээс дээш найдвартай ажиллагаа наадагдсан тээврийн хэрэгслийн тэр найдвартай ажиллагаа наадагдсанаас болж юу эсвэл халдсан дугуунаас болж үүдийг тогтоох яг газар дээр нь очиод нүдэрээ тогтоочих юм бол дараа нь манай 900 орчин бол тэрийг буцаагаад ингээд одоо юу гэдгийг тэр манай аль пакчийн хуулийн эрх шиг хамгаалах боломжгүй ийм л нөхцөл байдал бид нар ажиллаж байгаа. Тэгэхдээ тээврийн цагдаагийн албаны энэ нөхдүүд бол хизээч одоо замын нөхцөл байдлаас болоод яг улаан цайм замын нөхцөл байдлаас болсон шалтгааныг бол угаасаа тавих зураг байхгүй ш. Тавьж л байгаа. Тэг яг тэрийг ингээ очиод үзэх эсвэл тээврийн хэрэгслээс юм уу замаас гэдгийг нь бол тавихад тэр техникийн салбар нь өндөр хөгжсөн онууд бол одоо яг 27-8% явж байгаа байхгүй. Судалгаанаас харагдсан шүү дээ. Энд нэг том сэдв бид яриач гэдэг зүйлийг үзэгчд хэлээд байна. Энэ 970,880 автомашины 61.2% нь баруун гар талдаа хүрдтэй байна гэж. Тэгэхээр бид зүүн баруун гар талдаа хүрдтэй автомашиныг манай дүрэн бол зүүн гар талдаа буюу зөв хүрдтэй автомашин зориулсан дүрэн. Тийм биз? Гэтэл энэ машин их олон байж байдаг. Тэгээ яах юм бэ? Ямар бодлого нэгдсэн бодлого төрсөн юм уу гэдэг дээр энэ асуултад тэмдэгтэй олон жил явж байгаа. Энэ автомашин би ч гэсэн одоо баруун гар талдаа хүрдтэй юм. Тэгээ бодит байдал дээр бол ингээд эн чинь зөрж байгаа шүү дээ. Тэгээ заавал хажуудалтаа нэг хүнтэй байлгаж ийж машин байна уу? Машин байна уу гэж үзтүүлж байгаа.
Тэгэхээр энийг автоэврийн талаар төрөөс баримтлах бодлого гэдэг өнгөрсөн одоо 18 оны 12 дугаар сард батлагдлаа. Тэгэхээр энэ дээр бол одоо яадаг вэ гэхээр ерөөсөн 2020 оноос эхлээд энэ бурууталтын жалооны хүртээ тээврийн хэрэгслийг бүртгэхээ болиул яасан бэ гэдэг ийм бодлого цаашаа явах шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ үзэж байгаа мó? Тэгж тусгасан юм уу? Тусгасан. Энийг тусгацсан. Гэхдээ энэ дээр бол одоо яадаг вэ гэхээр улс төрчдийн өөрийнх нь шийдэл бол маш чухал хэрэгтэй байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бурууталтын тээврийн хэрэгслийн хүртээ тээврийн хэрэгслийг хязгаарлах, зөв талдаа болгох асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дээшээ бол хэд хэдэн асуудал явсан. Харамсалтай нь нөгөө манай улс төрчид чинь ард түмэндээ их хайртай шүү дээ. Нөгөө юу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг одоо маш чангалаад ингээд яваад өндөр болгоё. Согтууруулахын дааны зүйлийг хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг бол бүр 2 сая төгрөг хүртэлээр торгоё. Нөгөө эрх асуудлыг бол маш өндөр хэмжээгээр яа гэдэг ийм асуудлыг маш өндөр хэмжээгээр тогтоож өгсөн энэ хууль боловсруулдаг хүмүүс нь бол энд тэнд хайртай хүмүүс бол ард түмэнд хайртай хүмүүс олон байгаа байхгүй юу? Хайргүй л байна гэсэн үг шүү дээ. Энэ бол хайртай байна. Энэ олон хүн ингэж өнгөрж явахад энэ асуудлыг тэгэхээр хайртай хүмүүс бол одоо яадаг вэ гэхээр торгуулийнхны хэмжээг багасгачдаг. Хайртай хүмүүс нь бол яадаг вэ гэхээр нөгөө жолооныхоо хүрдний тээврийн хэрэгсэл ард түмэн ядуу байна. Их тийм эмзэг байна гэж үзээд тэр бурууталтай жолооны хүрдний тээврийн хэрэгслийг юу орж ирэх хэр нөлөөлдөв? Бурууталтай хүрдтэй автомашин автогийн зам тээврийн осол гарах хэр нөлөөлөх вэ? Жишээ ярил л та. Бид нэр жилд 45-аас 60 хүүхэд нас орж байгаа. Тэ 1000 гаруй хүүхэд одоо хөгжлийн бэрхшээлтэй болж штэ. Янз янзын байдлаар хүнд хөнгөн байдлаар. Тэгвэл энэ Улаанбаатар хотод байж байгаа 61 хувийг эзэлж байгаа бурууталтай тээврийн хэрэгслийг 97% нь энэ хүүхдүүдийг буруу тээвэрлж байгаа. Яг хажуу талтай шүү. Тэгээд манай Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмд юугаар заасан байдаг вэ гэхээр жолооч зорчигчийг зорчиг хэсгийн баруун гарт явсан хүний зам тал руу буулгана л гэж байгаа. Тэгвэл урдаа буруу тээвэрлсэн хүүхдийг бид нар хаашаа буулгах вэ? Ингээд дундуураа гүйлгээд хойтлын хаалгаараа буулгаад ингээ буулгадаг. Юусоо амьдрал дээр тийм байхгүй. Бид нар очиод энэ зургийг хаанч харж болно. Бүгд ийшээ буулгаж байгаа байхгүй. Тэгвэл энэ зам дээгүүр ямар жолооч нар явж байгаа? Саяны бидний ярьж байгаа өөрөө хэн жолоодох чадваргүй. Эмнэлгийн үсэг дуруулбал тэр жолооч битэл дээ энэ тэнд олон нийтийн газар явахын хориулбор тийм хүмүүс жолоовараа явж байгаа. Согтууруулахын дааны хэрэгсэн үедээ явж байгаа. За түрүүний ярьдаг тэр нөгөө янз янзын одоо сүүлийн үед нөгөө шин төрлийн гэмт хэрэг тийм ээ мансуурсан яатсан ингээд ийм хүмүүс явж байгаа. Хит ядарсан хүмүүс явж байгаа. Янз янзын жолоогоо муу барьдаг хүмүүс явж байгаа. Нөгөө муу жолооны курсыг төгссөн. Эдгээр хүмүүс бүгдээрээ тэр хүүхдүүдийг зам руу болгож байгаа байхгүй. Тэр замаар явж байгаа саяны ийм нөхцөл байдал дээр. Үгүй юу ч үтэл юм шүү дээ. Тэгээд таашаа хэллээ. Хөдөө орон нутгийн зам нарийнхан зам байгаа. Тэр хэдэн оны төлөвлөлт байдгийг тэргээр нь тавьчихсан. Тэр нарийнхан замаар нь гүйс төрүүлэх үйлдэлийг яах вэ? Урдаа явж байгаа тээврийн хэрэгслээс бүрэн гасчиж хийнэ үз. Тэгвэл нөгөө 200 км цагийн хурдтай саяны энэ 157 км цагийн хурдтай явж байгаа хүн чинь юмны анаас юм гад ирэхэд хичнээн тоормос хичнээн туршлагатай байгаад яах вэ? Яаж чадахгүй шүү дээ. Юусе энэ зүгээр хоёрхан жишээ хэлчихлээ шүү дээ. Хамгийн дараагийн жишээ та цаа яриад ирсэн гэрэл шилжүүлж байгаа юмт нэг шалга гэх. Тэгвэл энэ техникийн өгөгдөл нь хөдөл өөрөө гэрэлтүүлэх нөхцөл нь хөдөл өөр шүү. Тэгэхээр энэ 62% нийцэлсэн улсын парк шинжилтийн 51% нийцэлсэн байгаа юм нөлөөлөхгүй байхын арга байхгүй. Иймэрхүү. Мэргэжлийн та мэргэжлийн хэлтийн газраас үндэстэй суурилсан хэн шалгалтыг хийдэг. За тэгээ 2018 оны тоо хэмжээг авч үзэхэд мэргэжлийн хэлтийн газар за автоэврийн үндэсний төвөөс за нийслэлийн тээврийн газраас эрх болгоцсон байцаагч нар ингээд шалгалт хийгээд урьдчилсан дүнгээр үзэхэд 1762 аж ахуйн нэгж байгууллагуудын одоо автоэврийн салбарын ажил үйлчилгээ эрхлэгч, засвар ажиллагаа, нийтийн тээвэр, одоо ачаа тээвэр үзэхэд их эрсдэлтэй 542, 30%. За дунд эрсдэлтэй 44%. Нийт тээврийн одоо нийт шалгалтанд хамрагдсан 74% нь дунд ба их эрсдэлтэй гарч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо их эрсдэлтэй, дунд эрсдэлтэй тээврийн эрсдэл хангахгүй тээврийн эрсдлүүд 74% нь оролцож байгаа гэсэн. Ийм тоо хэмжээ бас гарч байна. За арга хэмжээ авч яах вэ гэхээр нодлон нийт улсын хэмжээнд 275 сая төгрөгийн захиргааны харамж авсан байна. Зөрчлийн хуулиар. За тэгээд урьдчилан сэргийлэх зөвлөмж, за тэгээд жишээлбэл 302 зөвлөмж дүгнэлтүүд гаргаад ингээд урьдчилан сэргийлэх зөрчлийг арилгахаар албан шаардлага өгөөд бас тодорхой хэмжээгээр бас зарим бас лаварыг бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Гэхдээ бол энэ хангалтгүй байна. Энийг бол ер нь бол монголчууд хурдан яваад ирүү, сайн яваад ирүү гэж асуудаг тийм биз. Тэгэхээр нэг цэгээс нөгөө цэг төрөхийн тулд аюулгүй
хүрэх ёстой. Хамгийн сайн хүнээ машиныхаа кабинд хийж хамгийн хайртай хүмүүстэйгээ хамт явдаг. Тэгэхээр энэ олон хүний амь насыг тээж явж байгаа жолооч маш хариуцлагатай, ухамсартай, ямар зорчмоор. Одоо годын гудамжинд нөгөө нэг жагтан юу гэдэг лээ түгжээ билүү. Тим юм үүсчдэг. Тэгээд уур уцаараа гардаг, бүр зодон цөхөө хийж байгаа бичлэг хүртэл явдаг. Энэ ухамсрал дэвшүүлэх гэдэг асуудал хамгийн сүүлд яригдах л гэж би ойлгоод байна. Мэдээж зам төсөн мөнгөтэй холбоотой замын эвдрэл бий, тэмдэглэгээ муу. Гэтэ энэ бол бас л нөлөөлөх хүчин зүйл мөн үү гэвэл мөн бах. Үүн дээр 5 хүн санал бодлоо хэлээч бидэнд нэг 5 минут байна. Ер нь бол ерөөсөө энэ осол аваарын байдал хүмүүсүүдийн амнаас охирч байгаа асуудал тухайн хүний төлөвшөл, сахилга бат, харилцаа, тэр соёл гэдэг юм уу, тэр асуудалтай холбоотой. Ерөөсөө бүхнийг хүн хийж байгаа шүү дээ. Бүгдэд одоо хүний үйлдэл, хүний хүчин зүйлээр л үйлдэж байна. Тийм учраас одоо ер нь тэр замын хөдөлгөөний аюулгүй байдлын одоо хангах тэр хуулийн заалтыг бол нэлээд хатуур чанга болгох, хөдөө орон нутгийн замыг бас камержуулах, тэмдэглэгийг сайжруулах гэсэн асуудалтаар бол онцгой анхаармаар байна. Хөв хүмүүсүүдийн үнэхээр одоо яг тэр замын нөхцөл байдал янз бүрийн өөрчилж одоо тэрнийг сайжруулж болно. Тэгэхээр согтуур болгондоо хэрэгжилж байгаа хөв хүмүүс ерөөсөө хөдөөгийн замд гарангуут хурд гэтрүүлээд ерөөсөө одоо дээд зэргээр давхиж байгаа ямар нэгэн хяналтгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр би өөрийгөө болоод өрөөл устын амь насыг хариуцж байгаа. Өнөөдрийн миний эзэмшиж байгаа тээврийн хэрэгсэл юу вүлээ, яах вүлээ, замын ямар нэгэн нөхцөл таарахад би энэ одоо хүнийхээ өөрийнхөө хайртай хүмүүсүүд, ойр дотны хүмүүсүүдийнхээ амь насыг, зочигчийн амь насыг хамгаалж би чадахгүй юу гэдэг тийм одоо яг ухамсар төлөвшөл бол байхгүй байна. Тэгээ баярлалаа хүрлээ. Ерөөсөө одоо тийм арт түмэндээ хайртай одоо энэ төрийн түвшээд маань яг энэ хууль баталж байгаа хүмүүсүүд маань л одоо энэ хуулийн чангалах хэрэгтэй байхгүй юу? Ер нь хамгийн чухал хэлгээд байгаа юм бол миний хувьд өнөөдөр энийг л хэлье гэж ирсэн байгаа. Тэгээ яг тэр архиугаад ингээд хайртай хүмүүсээс суулгаа энэ бол бүр ойлгомжтой. Энийг ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй байгаа юм чи хуулийн чангалахад болоо гэж бодож байна. Тэгэхээр төрийн түвшээдтэй хэлэхэд одоо та нарын арт түмэндээ хайртай сайхан аав ээжүүд юм байна. Одоо бид нар бол үр хүүхдүүд нь гэсэн үг шүү дээ. Улс орных нь. Тэгэхээр үр хүүхдүүдэд та нар хамгаалахын тулд зөв хууль батлаад өгөөч л гэж би хэлмээр байна. Хоорондын нийтийн зорчиг тээврийн хэрэгслүүдийг бүгдийг камержуулсан. Бүгдийг дотор талд нь бичлэг хийж байгаа. Тийм учраас зорчиг тээвэр дээр бол одоо автобусаар явж байгаа, зохион байгуулалттай тээвэр дээр явж байгаа зорчиг мөртлөө амнаас баталгаатай болох чадж байгаа байхгүй. Ярих зүйл нэлээд байх шиг. Тийм биш. Тал талаас нь хувийн тээврийн хэрэгслүүд хүрдөгөө баярлалаа. Бусдаа боломж олгоё явлаа. За. Тэнд л хамгийн одоо аюул байна. Ийм байна л одоо ярэ. Ярэ. Сая жолооч нарын төлөөлөгчнөд үгээ хэллээ шүү дээ. Хамгийн ихний хүн босож ирээл баруун тийш явхад 27 хурц харуулагч тааралдлаа гэж байна. Энд чи одоо тэр замыг хийхдээ төлөвлөөд тээврийн цагдаагийнхан зөвшөлтсөөд тавьдаг юм л да. Тэр нэг хин нэгэн хүн хамаагүй очиж хийчихгүй. Суурин газрын эхлэл төгсгөл дээр байх ёстой. Тэгэхээр энэ зам дагуу хэдэн суурин газар байгаа. Хурц харуулагч нь анхааруулах тэмдэг байдаг. Хурц харуулагч нь өөрөө засвруулагчаар будагдсан байдаг. Тэгэхээр одоо зөвхөн жолооч нар манаас ингэж ярьж байхаар чинь яг зарим нь бол наан хэрвээ байдаг бол зарим нь яг хажууд нь хурц харуулагч тэмдэг байна. Яг дэрэгдэн зоцсон анхааруулаад ингэ байж байгаа стандарт байх. Тэндээ чи гондоо чи байх. Тэгээд харамсал бидний цаг үгээр дуусч байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлд юу гэж хэлэх вэ? Жолооч нар биндээ ухамсараа дээшлүүлээч. Нөгөө талаараа энэ иргэдээс зөндөө олон асуулт санал ирж байна. Жолооны курсүүдийг чанаржуулъя. Тэнд сурж байгаа хүмүүс маань бас яг юу гэдэг нэг өмнөдөө болохын төлөө биш. Үнэхээр хариуцлагатай юм мэдээд аваад дараа нь ингээ хайртай хүмүүсээ тээвэрлэн хотын хөдөлгөөнд хол замд явна гэдгээ бодож сурах хэрэгтэй юм байна. Хуулиа нэлээд чангалъя гэдэг зүйлийг хэлж जैन. Тэгээ өнөөдөр хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ хойшлын сэдвэрүүдэд дахин ярих байх гэж байна. Олон хүчин зүйл байдаг учраас салгаж ярихгүй бол 60 минутанд энэ бүнөр нь нэг дор ярина гэдэг бол мэдээж байхгүй. Та бүхэндээ баярлалаа. Өсч та бүхэндээ баярлалаа. Баяр та.